Сургуулийнхаа, ангийнхаа урлагийн үзлэг, сургуулийн бүхий л ямар нэгэн урлаг, ямар нэгэн хөгжим, ямар нэгэн урлагтай холбоотой зүйл болсон тэр газар бий байдаг байлаа. Тэгээд хоёр хүн хөгж сонгох байсан. Тэгээд тэр хоёр хүүхдийн нэгэнд нь шалгарч багшийн сургуулийн хөгжмийн анги сонгогдож байлаа. Тэгээд энэ бол миний үнэхээр хүсэл мөрөөдөл байсан. Монголд яг төрж өссөн гэдэг дээр нэг тийм сэтгэл хангалуун биш байдаг байлаа. Монголоо хайрлах, их орноо хайрлах ч юм уу шар толгойтой хүмүүсийн шашин гэж үздэг байлаа. Амьдралд байдаг хайр гэдэг зүйл яг үнэхээр үнэн байдгүй юм байна гэж олж харсан байна. Энэ дэлхий дээр хайр гэж байдгийг тэр бол Есүс Христийн хүн төрлөختний төлөө бас миний нүглийн төлөө амиа өгсөн тэр хайр ямаа гэж ярьсан. Тэр хайр маш урдаан алгуусныг хараад үнэхээр ингэж амархан албаа болох юм бол хүмүүс ер нь гэрлэх ямар шаардлага байна гэж бодсон. Миний амьдралын хэв маяг зорилго бол өөрийнхөө хүүхдүүдийг өөрийнхөө гэр бүлийг давсан гэж үздэг. Харин Есүс дээр ирсний дараа би өөрийн гэсэн эзэнтэй би ямар ч үед Бурханыхаа өмнө ирээд, эзнийхээ өмнө ирээд залбирх үед, дуух үед тэр намайг тайвшруулдаг. Үнэхээр хайрлах зүрстгэлтэй болсон л доо. Тэгээ тэрнээс өмнө бол би Монгол төрсөндөө сэтгэл хангалуун биш байсан. Тэгээ би тэр үед нэг зүйлийг ойлгож байсан. Хүмүүсийн зүр сэтгэл болон газар нутг нь яг хоорондоо хүн холбоотой байдаг юм байна гэж. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээ миний нэрийг Фёдор авахтай Ганч Шимэг гэдэг. Тэгээ би Фёдорын гэр бүлд 6 дахь хүүхэд нь болж төрж өссөн. Тэгээ өөрийн бага насндаа бол ээж аавынхаа гэрт ах эгч нартайгаа өсөж тойронж том болсон байгаа. Тэгээд миний бага насны хамгийн их дурсамжтай, хамгийн их сэтгэл үлдсэн дуртай зүйл юу гэвэл би хөгжим дуу маш их сонирхдаг байсан. Тэгээд миний бага наснд өсөж байх хугацаанд Оросын орбит гэж тийм телевизэн сувг их гардаг байсан. Тэгээд тэр сувгаар маш их эстрад үзэж, дуу сонсож, хөгжим сонсож их сонирхдаг хүүхэд байлаа. Тэгээд сургууль сурсан айна бас сургуулийнхаа, ангийнхаа урлагийн үзлэг, сургуулийн бүхий л ямар нэгэн урлаг, ямар нэгэн хөгжим, ямар нэгэн урлагтай холбоотой зүйл болсон тэр газар л бий байдаг байлаа. Тэгээд энэ бол миний амьдралын хойш ирээдүг бас маш хүчтэй тодорхойлох зүйл байсан байна гэдгийг би хожим маш сайн ухаарсан. Тэгээ би 1986 онд дунд сургууль суралцж төгсөөд тэгээ 1986 оноос 1991 он хүртэл хуучнаар багшийн сургуулийн хөгжмийн багшийн анги гэж байсан. Тэр ангид суралцж төгсөөд Эрдэнэтхотод хуваарлагдаад дунд сургуульд багшилж байх хугацаанд бас өөрийнхөө дуртай мэргэжлээ сонгосондоо маш их баяртай байсан л да. Тэгээд багшийн сургуулийн хөгжмийн ангид орохдоо маш сонирхолтойгоор илсэн байгаа. Тэр үед нөгөө 8 дугаар анги төгсөж хахад багшийн сургуулийн хөгжмийн ангид хүүхдүүдийг сонгохдоо хөдөө орон нутгаар хүмүүс яваад хүүхдүүдийн дундаас сонгол шалгаруулалт хийж авдаг байсан. Тэгээ би ялгантаас яг үеийнхээ хэсэг хүүхдүүдтэй хамт Эрдэнэтхотод ирээд Эрдэнэтийн хуучин одоогоор ч гэсэн байгальтай драмын театрт тэр сонгол шалгаруулалтанд оролцоод 200-аас 250 хүүхдүүдээс яг 2 хүн хүүхэд сонгох байсан. Тэгээ тэр 2 хүүхдийн нэгэнд нь шалгарч багшийн сургуулийн хөгжмийн ангид сонгогдож байлаа. Тэгээд энэ бол миний үнэхээр хүсэл мөрөөдөл байсан. Тэгээд өөрийнхөө маш дуртай сонгосон, мэргэжлээ сонгосондоо би одоо хүртэл маш сэтгэл хангалуун явдаг. Би сургуульд байхдаа нэг л зүйлийг мөрөөддөг байсан. Яг дуучин болно, хөгжимчин болно гэж мөрөөддөг байсан. Тэгээ хүүхдүүдийн ер нь хүсэл мөрөөдөл бага наснаас явж агаад магадгүй 6 7 дахь 8 дахь ангид ороод өөрчлөгддгийг би олонтоо харж ирсэн. Харин миний хувьд миний хүсэл мөрөөдөл ерөөсөө өөрчлөгдөж байгаагүй, өргөжлөсээр байсан.
Харин 8 дугаар анги төгсгийнхаа алдад би дээрээс нь нэмээд багш болъё гэсэн тийм сонирхолд хөтлөгдөж байсан. Тэг яг үүнийхээ дагуу би өөрийнхөө дуртай багаасаа өссөн мөрөөдөжсэн тэр мэрэгчлийг сонгож чадсандаа маш их баяртай байдаг. Тэгээ өнөөдөр би бас яг энэ л зүйлээрээ би амьдарч явдаг. Тэгээд 1986 оноос 91 он хүртэл энэ сургуультаа суралцаад төгсөөд мэрэгчлээ эзэмшээд тэгээд Эрдэнэ татад очиж хуваарлагдаж дунд сургууль багшилж эхэлсэн байгаа. Тэгээд би бас сургууль сурж байсан тухайгаа бас ярмаар байна. Тэгээд миний үед сурж байсан сургуулийн тэр чанар сургуульд маш өндөр хэмжээтэй байсан. Тэр үед багшийн сургуулийн хөгжмийн ангийнх нь л Улаанбаатар хотод Монгол улсад болж байгаа ямар нэгэн том түүхэн үйл явдал, маш том одоо баярын концерт энэ бүх зүйлийг маш нугалдаг байсан. Тэгээд маш олон зүйлд суралцаж эзэмшиж авсан байгаа энэ хугацаанд. Яг 91-ээс 93 оны хооронд би ажиллаад 93 оноос миний амьдралд маш том үйл явдал болсон учраас тэгээ энэ түүхийг ярихаас өмнө би яг ямар хүн байсан бэ? Хувь хүнийхээ талаар, зан чанарын талаар бас хуваалцмаар байна. Тэгээд мэдээж бусад хүмүүстэй адилхан л сурч боловсрч өсөж тэ өөрчлөгдөе, сайн хүн болъё гэсэн хүсэл мөрөөдөлтөө нэгэн байсан. Гэсэн хэдий ч бас өөрийн хувийн зан чанарыгаа урд нь Христ итгэхээс өмнө ямар хүн байсан бэ гэдгээ дүгнэж хэлэх юм бол миний хувьд нэлээд хатуу хүн байсан. Нэлээд чанга дуу, нэлээд хурц тийм ааштай, тийм эмэгтэй байлаа. Тэгээд ерөнхийдөө нийгмийг тэ ертөнцийг үзэх үзэл маань хөвчлэн их надад хамааралгүй гэж боддог байсан л да. Хөвчлэн өөр дээр их төвлөрсөн, хувайчээсэн тэ. Бусдын амьдрал ямар байх нь надад хамаагүй. Миний амьдрал сайхан байвал болоо. Ялангуяа улс төр нийгэм тэ улс оронд юу болж ийм энэ их зүйл дээр нэг анхаарал тавьдаггүй байсан. Бас Монголд яг төрж өссөн гэдэг дээр нэг тийм сэтгэл хангалуун биш байдаг байлаа. Монголоо хайрлах, эх орноо хайрлах ч юм уу тий. Хүмүүсийг хайрлах, хүмүүсийн төлөө зүр сэтгэлтэй байх гэдэг дээр мэдээж тодорхой хэмжээнд байдаг байсан баг. Гэхдээ тэр нь ихэвчлэн үр ашиг нь дандаа миний төлөө, өөрийнхөө төлөө эцэстээ байхаар бодож төлөвлөж ханддаг тийм хандлагатай байлаа. Тэгээд 91 онд төгсөөд сургууль багшилж байхдаа би гэр бүлтэй болсон байсан тэр хугацаанд. Тэгээд одоо би бол 2 хүүхэдтэй. Тэгээд гэр бүлтэй болсон байсан учраас хүүхдээ төрүүлээд өргөжлүүлээд ажиллах боломжтой учраас хүүхдээ төрүүлж гэртээ хүүхдээ харж сууж эхэлсэн байгаа. Тэгээ яг энэ хугацаанд 1993 онд миний амьдралд маш том өөрчлөлт болсон юу гэвэл би Есүс Христийг өөрийнхөө амьдралын эзэн, өөрийнхөө амьдралын аврагч эзэн болгож хүлээж авсан нь маш том эрэлт, маш том үйл явдал болсон байгаамаа. Тэгээд анх Есүст итгэсэн түүхээс дурдах юм бол бас бусад хүмүүстэй адилхан Есүс Христийг харийн шашин, тий гадаадын шашин энэ бол манай Монгол хүмүүстэй холбоогүй, хамаагүй гэж үздэг байсан. Тэгээд миний ойр татны нэг хүн маань Есүс Христийг надаас төрүүлж хүлээж аваад надад 6 сарын туршид Есүс Христийн тухай ярьж итгүүлэхийг оролцсон боловч би маш их эсрүүцдэг байсан. Үүнийг хүлээн авдаггүй байсан. Харин шашин, шар толгойтой хүмүүсийн шашин гэж үздэг байлаа. Тэгээд харин 6 сарын хугацаанд миний амьдралд миний хүлээж байгаагүй надад л маш хүнд хэцүү гэх тийм асуудлууд тулгарсан байгаа. Тэгээ би энэ үед яг юу бодсон бэ гэхээр хүмүүсийн амьдралд байдаг хайр гэдэг зүйл яг үнэхээр үнэн байдгүй юм байна гэж би олж харсан байгаа. Бас хүмүүсийн амьдралд үнэн гэж ярьдаг боловч яг тэр үнэн гэдэг тэр утга учраараа хизээж оршин тогтнодгүй юм байна гэдгийг бас ойлгож ухаарсан байгаа. Тэгэд энэ хугацаанд яг хайр гэж хаана байна, үнэн гэж хаана байна гэж би өөрөө ирэхгүй зүр сэтгэлдээ хайж эхэлсэн. Ямар нэгэн авралыг, тусламжийг хайж эхэлсэн байгаа. Гэсэн хэдий ч би хариултаа ерөөсөө олж чадаагүй. Харин яг энэ зүйлийг бодож тунгааж, бясалгаж, ирж хайж ихснээс хойш 6 сарын дараа нэг өдөр манай гэрт нэг хүн ирсэн байгаа. Тэгээ тэр хүн бол одоо Эрдэнэ татад амьд үг Эрдэнэт чуулганы пастор хийж байгаа Зоригоо гэж
залуу байгаа. Тэгээд тэр хүн манай гэрт ирээд надад Есүсийн тухай ярьсан. Тэгээд урд нь надад хэд хэдэн ярьдаг байсан боловч би хүлээж авч чаддгүй байсан бодлаа гэд. Харин ягаад ч юм тэр өдөр тэр зориг залуу ирээд одоо бид нар маш сайн найзууд ирээд Есүсийн тухай ярихад би бүтэн 5-6 цаг тэр залуугийн үг яриа тэр бүх зүйлийг сонсоод үнэхээр зүрх сэтгэл төхөрсөн. Хамгийн гол нь тэр залуу Есүсийн тухай сайн мэдээ ярьж байхдаа миний 6 сарын туршид хайж байсан асуултанд хариулсан. Тэр юу гэвэл энэ дэлхий дээр хайр гэж байдгийг тэр бол Есүс Христийн бүхэн төрлөختөн төлөө бас миний нүглийн төлөө амиа өгсөн тэр хайр юмаа гэж ярьсан.